Dragon Shutruk Torgut Mancha was Skybarrier. Shutruk was Paramonglin buying golosis, Yakin buying golin and buying golosis. The Shinyangin Mongol vaccine Yuxor last Harnan Bugot Isan, the Mongol the Tajat, and Harnan Bugot Arabian Durgo and Canada notice at the Montreal, Canada, Montreal Antarctica. Our next speaker is Shodruk Torgut. He's going to join us via Skype. And he is actually from this Bengal. He grew up in this region. And he knows intimately this area very well. And he has a BA degree from Xinjiang Mongolian Namu University. And he was exiled to Mongolia 2009. And he migrated to Canada in 2014. Now he is living with his family in Montreal, Canada. So just bear with me a couple of 1 minute or so. I need to connect with him through Skype. Заасан бацхан муртав хүнтэй нэтрийн амар амгалан гялтхи хамаг ихлээд хуралд хөврөө очиж чадаагүйдан элдвэр шилтганаас болж хөврөө очиж чадаагүйдан хөлцлөж яваа. Тэгээд 2017 онд эхлэж Бангладеш хэмжээнд цөөхөн тод үндэстнээ бүх сургуулийг өөрийн хэлээр асуухыг өгүүлж ганц гिचэд хэлээр хичээлд болгосон байгаа. Энэ гिचтэн засгийн газраас цөөхөн тод үндэстнийг устгаж хайлуулна бүгдийг гिचтжүүлэх гэсэн төрөн бодлогын шүд илэрхийлэл мөртөө дараачийн алхамд бүх Шинжаангийн хэмжээнд цаашлуу бүх гिचтийн хэмжээнд цөөхөн тод үндэстний хэл соёлыг устгаж бүгдийг гिचтжүүлэх гэсэн нарийн бодлогын нэг хэсэг нэг удаанаа туршилт гэж үзэж байна. Баян болон Монгол өртөө засагч юм гिचтийн хамгийн том засаг захиргаанаа нэгж тэгээд тэнд бол монголчууд Шинжаангдан бол монголчууд хамгийн улуунаар төлөвлөлөө сууж байгаа газар 8 шарны хоттой байдаг 41 үндэстэн ястан оршин амьдарч байгаа. Энэ дээр бол хот дөрвөн шанд нь хошууд торгод олсон монголчууд амьдарч байт юм аа. Баян болон монголчууд бол хэдэн зуун жилийн тэтгэгээс наашаа энэ нутагтаа нээсэн байж ирсэн. Энэ нутагтаа өөрийн гэсэн түүхэн бүтээж өөрийн гэсэн ир алдраа босгож ирсэн байдаг. Тэгээд өөрийн монгол хэл өсгөж маш их хүндхэн дээдлэж ирсэн мөртөө улам хөгжүүлэн хэрэгэлцээр ирсэн байдаг. Өөрийн гэсэн сонон сэтгэлэн хэвлэж өөрийн гэсэн радио телевизэн сувгтай байсан. Гэтэл одоо энэ гिचтийн коммунист засгийн газар сүүлийн хэдэн 10 жил цөөхөн тод үндэстнийг устгах гэсэн төрөн бодлогын алчмтай явуулж элдвэр шилтгаанаар Шинжаанд амьдарч байгаа аль үндэстэн үг хэлс хүч түүх соёлоо дээдлэн хадгалах хэрэглэх эрхийг хөргөлсөөр ирсэн. Яан гэхэд гिचтийн коммунист намын номдол байдаг нэг үндэстний гिचтийн коммунист намын номлолоор бол эвхам нэгэн дөрөнд үндэстэн төр үстэн гэсэн бодлоготой байдаг. Тэр номлын ядагуу энэ цөөхөн тод үндэстнээ үг хэлс хүчийг бүгдийг устгахаар оролцоор ирсэн. Энэ маш их найран төлөвлөгөөтэй энэ хэдэн жил туршиж уцаарсан. Үг хэлс хүч соёл уламжлалын нэг үндэстний авшин тогтмол зүйл нэг үндэстнээс ялгах зүйл бол өөрөөр үг хэлс хүч соёл хөдлөх.
Нэгэн үстэй өвлийн гэсэн үгээр соёл уламжлалаас салбар орчин тогтнох хамс үйлчиг болж авч ирсэн алж гэсэн. Иймээс засгийн газраас 49 оноос эхлэж айлгын сүлдүүлэх, алж устгах, мэхлэн хуурах алдан татах зэрэг эрдвийн арга башиг хэрэгж маш нарийн төлөвлөгөөтэйгээр цэргийн хотносны үгээр соёл уламжлалаас салбар гаргуулцаар гэсэн. Жишээлбэл одоо нас мэдж байгаа соёл өсгөл гэхэд Баянголд хаант Монгол улс гэсэн зохион хэрэгийг өсгөж тухайн үеийн Сэgetнэ давхрыг бүтээсэн. 80-аад оны их нар бол одоо гитэдгээ сурахыг ихээр хөвгүүлж чадаж хүн болгоны гитэд сургууль сурахыг урамшуулж ажил авалт төмөөлөхтэй гитэд сургууль сурсан хүнийг эхлэж төмөөлдөг. Алуун тушаалыг нь гитэд сургууль сурсан хүн алуун тушаалыг нь хурдхан өсгдөг. Ийм аргаар гитцэл бодлого эхлэж явуулж эхэлсэн. 90-аад он гэхэд сургууль хөгжлийн салбар руу хүч төр нь орж ирсэн. Өгдөн бол Мансаас Баянгол монголчууд өврийн гэсэн сургуультай өврийн гэсэн хэлээр хичээлдэг байсан бол 90-аад оноос эхэлж хос хэлний сургууль гэдэг юм гаргаж ирээд ганц уран зохиолын хичээлийг монгол хэлээр ордог. Бусад хичээлийг бүгдийг хятадаар ордог болсон. Энэ нь бол өнөөдрийн одоо энэ өврийн хэлээр сурахыг хөргөлж байгаа энэ ажилдаа анх албан сүйр тавьсан гэж хэлж болно. Харин хооронд оноос нааш цэвэн тотомцны төгс соёлыг устгах ажлаар улам их чимжүүлсэн. Бүр илээр айлгын сүрдүүлэх, дарамтлах зэрэг аргыг хэрэглэж эхэлсэн. Террорist төсөлтэй тэмцэнэ гэсэн нэрээр илээр үндэстнүүд нь үгээр өсгөжгөн хэрэглэх эрхийг хөргөлж эхэлсэн. Энэ тухай өөрийн дургуутслаар илэрхийлсэн ч юм уу эсвэл өөрийн өсөл бодлоор илэрхийлсэн хүн болгохыг одоо хавчны гадуурхдаг, алуун тушаал, алуун ажлаас халдаг, нэг цаашлуул шоронд гэдэг болсон. Тэгэхээр барахгүй гэр бүлийн гишүүд ахын дүү төрөл саднуудыг хамтын шийтгэж хамтын явж болгодог болсон. Одоогийн байдлаар Баянголдны монголчууд одоо хүүхдийн сургуульд сурцуулна гэхээр өөрийн үндэстнээс сургууль байх. Гомдолтой гэж хэлэх газар өөрөө гомдлог хэлэх юм бол шууд арчиж шоронд төрдөг. Ганц хор ихлэснийхэн төлөө шоронд ороод ял авчихдаг. Тийм байдалтай өдөр болгон найз хүчсэн дунд амьдарч байгаа. Гэтэл коммунист намын үндсэн уулдан бол гэтэл засгийн газар үндсэн уулдан бол аль үндэстэй өөрийн үгээр өсгөжгөн хэрэглэх хэрэгтэй гэж тогтсон байдаг. Гэхдээ хятад одоо өөрийн баталсан үндсэн уулаа өөрөө зорчиж хүний эрхийг уландаа нисгэж цэвэн тооц үндэстэй өөрийн үгээр соёл уламжлаланд эдлэг эрхийг хөдөлгөөл зорчиж байгаа. Энэ босрмог үйл ажиллагаанд бүх төрлийн монголчууд эсрэг үзсэн мэдүүлж байгаа. Тэгхмөртөө энэ босрмог үйл ажиллагааг нэг даруй зогсоож үндэстнээ сургуулиудыг нэг даруй сэргээж цэвэн тооц үндэстний хүмүүст явуулж байгаа даралт шахалт, кинэлт, харьцаг гэсгээ дарлаа нэг даруй зогсоохыг шаардж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа.